залуучууд руу чиглэсэн бодлогууд нь бүгдээрээ ингээд авцалтаагүй. Яг ингээд холбоо сүлбээгүй. Тийм байгаад байгаа. Тэгэхээр одоо бид нар ингээд чуулганаар уулзалтанд их хурлын гишүүдтэй ингээд сайд нартай засгийн газрын хэрэглэх газрын том дарга нартай уулзаад байдаг. Уулзаад ингээд 5 асуудал шийдвэрлэнэ гэдэг шүү дээ. 10 асуудал танилцуулна 5 асуудал. Гэтээ энийг нэг хүсэл байна. Тэр 5 асуудлыг бодлогын чанартай, уялдаа холбогдолтой тийм байдлаар шийдвэрлэх. Яагаад вэ гэхээр одоо ингээд хэрвээ бодлогын чанартай биш нэг асуудлуудаар жижиг юм уу те ийм макро түвшин нэгэ шийдвэрлэх болохоор бид нар одоо яг үнэхээр юунд шийдвэрлэхгүй. Одоо яг энд орнгоор тулгарч байгаа надад нэг асуудал байна. 15-аас 35 насны хүүхдүүд гэдэг байгаа залуучууд гэж яриад байгаа залуучууд. За зарим нэг нь мэдээж 18-аас доош хүүхдүүд гэж ярьдаг. Тэнгүүд энэ залуучууд юу гэхээр би ингээд одоо гадаадд сургууль ингээд төгсөж ирсэн байхгүй юу? Америкт ажиллаж байгаа гэсэн. Тэнгүүд ямар ч тийм шийдлэг ухааны холбогдолтой бодлогын түвшинд хийгдэж байдаг. Тэгээд цаашаа ингээд хүүхдүүд шийдлэг ухаан шүтээс мүтээс эсвэл гадаадын сургууль руу тэмцэх аргагүй. Эсвэл гадаадын сургууль руу явъя ингээд хийхдээ тэр бодлогын түвшинд ямар нэг юм ингээд юу дандаа нөгөөний кринж эсвэл нөгөөний 3 дахь читгээдүүд орж байна. Тэнгүүд нөгөөний холбож өгөх холбоо сүлбээний яг тиймэрхүү юм байдгүй болохоор бодлогын түвшинд ямар ч юм яриад. Тэгээ ингээд Бристүүд оронгой байл ингээд аягүй гой хөтөлбөрүүд ингээд явагддаг мөртлөө тэр хүүхдүүдэд яг бодлогын түвшинд тэр хүүхдүүдийг дэмжих эсвэл тэр залуучуудыг дэмжих төрч байна. Тийм л холбоо сүлбээгүй. Гадаад хэргийн аав босрлынхаа хамт залуучуудыг яаж дэмжих юм? Яг ч акт бичих байлгүй. Тийм юм байна. Харагддаг. Тиймэрхүү байдлаар шийдвэрлэх хүсэж байна. Уялдаа холбоотой.